Гээ өглөөний минь залуусаа та хэд энийг өглөө үзэх байх. Одоо бол тэгтээ би хар шөнө битгий сууж байна. Тэнгисийн ирэг дээрх 24/7 нэвтрүүлгийн 24/7 нэвтрүүлгийн сизон 2-ын талаар тэгээд 4-р ангийн үзчихэд төрсэн сэтгэлээ хуваалцах гэж сууж байна. Орой 10 цагаас гардаг нь бол хэтэрхий юм орой гарч байгаа юм шиг санагдлаа. Гэр бүлэрээ суугаад үзэхэд амар тийм орой маргааш нь ажилтаа хүмүүст бол нэлийн тийм хэцүү санагдлаа. Гэхдээ цаашдаа 3 дахь өдөр болгон 2 анги нь ороод явах юм шиг байлээ шүү дээ, тий. Тэгвэл бол ер нь болж байна. Тэгээд тэгэхгүй заавал яг нөгөө 10-аасаа үзэхгүй л болохоор хүмүүс нөгөө фэйсбүүкээр шууд амар спойлертоод байгаа болохоор тэгээд цагтаа үзье гэж бодоосаа үзлээ. Тэгээд сүүлийн 4-р анги нь бол нэлийн залхаан цэвэрлүүлэлт маягийн гэтээ амар уйтгартай, бүр маш уйтгартай, бүр ямар нэгэн гоё юм болох нь гэж хүлээсээр байгаад үзэж дуусглаа. Дундуур нь амар реклам бүр амар ихтэй. Тэгээд рекламаа ингээ үзэж дуусгачаад байжангууд моко гарч ирээд бас рекламдаад ер нь бол амар реклам спонсор ихтэй байлаа. Хүмүүсийн талаар ярьцгаая. Эхний хүн бол Амраа. Би бол анх Амрааг орсныг хараад бол вау гэж бодоод үнэхээр гоё санагцсан. Тийм. Тэгээд мэдээж бүх охтууд нь бол үнэхээр гоё охтууд оруулсан байсан. Амрааг хараад вау гэж тэгээд золоог харчаад вау гээл тэгээд уйлья амар гоё хүн билээ. Надад би яг уйлья хүмүүс амар тандсан билээ. Би болохоор юус огт харж байгаагүй. Тэгээд ингээ үзэг тусам амар тийм хайр хүрээд байгаа. Бүр ямар үзэсгэлэнтэй ямар хөөрхөн охин бэ гэж бодож байгаа. Тэгээд Мижигаас бүр ингээ ямар тийм юм зөв төрхтэй тийм амар тийм үзэсгэлэнтэй охин байсан. Тэгээ Тодоо бас амар хөөрхөн охин байсан. Тэгээ бас тийм ч хөөрхөн охин биш юм байна да гэж анх орж ирэхэд нь бодож исэн. Тэнгууд үзэх тусам амар эмгтээлэг зан чанар ихтэй амар хөөрхөн охин бас байсан. Тодоо бол. Тэгээ ахаа сүүлд Даяна орж ирэхэд бас вау гэж бодсон. Бас инстаграмаар зөндөө харж исэн амар хөөрхөн охин шиг санагддаг. Тэгээд даанч сая Даянаг гаргачлаа. Тэгээд Даянагийн тал дээр хасагдсан тал дээр болохоор надад амар тийм муухай туссан л да. Хүмүүс нь юус охтууд сэлэмгээ ярьж байгаагаар ингээ охтуудтайгаа уусахгүй байгаа юм шиг санагдсан. Тэгээд тэр гэж байгаа хэрнээ охтууд нь өөрөө ингээ уусахгүй амар ялгаад исэн юм шиг санагдсан. Тэг ингээд Даяна орж ирээд итгэв онж байгаа шүү дээ. Тэгээд тэр хугацааг нь юусоо гой өнгөрүүлж чадахгүй байсаар байгаад ингээ гаргаж байгаа юм шиг санагцаад байгаа. Тэгээд би юу руу харж бодоод байгаа юм бэ тий. Тэгээд охтууд нь гээд хэлсэн штэ уульяа ингээд хүмүүстэй яриа өгөх гээд ингээ уусах гэж амар хичээж байгаа. Тэр чинь ингээд амар кул байгаа шүү өнтер гэж хэлсэн чинь цэлмэг нь ингээд охтуудтайгаа ерөөсөө уусч чадахгүй байгаа гэж байгаа нь уул нь хэний Даянагийн талаас хичээл зүтгэл гарч исэн охтууд нь өөрсдөө уусгаж авахгүй байгаа юм шиг санагцсан. Сүүл цэлмэг гарч ирээд амар муухайгаар хэлсэн. Тэр нь юу гэлээ? Хэрвээ үнэхээр тийм амар хөөрхөн охин ороод ирсэн бол хүн чинь юм ярьж чадахгүй байж байгаа тасагдах юм бол энэ охинтой юм ярьж үзэх байсан гэж харамсах байдал ингээ хүмүүс мэдгүй надад зүгээр л амар муухай санагдсан. Залуучуудаас болохоор төгсөө ингээд тэггүй жоохон гэдгийг мэдсэн болохоор тийг санагдаад байгаа мó гэхлээр бас үгүй заяо. Амар их юм ярьж байгаа гэтээ их юм ярьж болох ч гэсэн тэр ярьж байгаа юмнуудаа нөгөө айгуу тийм юм маш ухаантай юм ярьж байгаа эсвэл гэдэм амар лаг юм ярьж байгаа юм шигээр ингээд бүр ингэж яриад байдаг нь амар тийм нөгөө юм хүмүүс бас өөрийгөө жоохон гэж санагдуулахад хүрэж байгаа байхгүй юу. Гэтэ хэдий жоохон байсан ч гэсэн ингэ насандаа баймгүй хүмүүс байдаг та. Гэтэ яг ярьж байгаа юм нь л яалтчгүй л жоохон хөвчгөл байгаад байгаа. Төгсөөгүй. Хитрхээ хасан юм болгоныг амар имзэглэж хүлээж аваад байгаа хүн дээр тусгаад байгаа нь харагдаж байгаа байхгүй юу. Тэр Амрагийн нэг өрөөрөө ингээм хамт орохгүй гэдэг дээр би бол төгсөөг ягаад ч юм Амраг хамт өрөөнд орохгүй гэж хэлнэ гэдгийг мэдчихсэн байх гэж бодсон байхгүй юу. Тэгтэл ингээ шууд амар гайхшир хүлээж аваад тэгчээд хажууд тийш ингээ золоо руу хараад ингээ нэг ээж рүүгээ харж байгаа юм шиг ингэж хараад ингээ амар паникнд орж мараад тэгснэ дараа нь ярьцлага өгөхдөө намайг натаамд өрөөнд орохгүй гэж би юусоо бодоогүй. Тэгээд тэр нь
үгүй гэж хариулсан надад амар юм сэтгэл готрал гэж мэгээд амар тийм хүнд төвшөнд оруулж аваач гэж яриад байсан. Ер нь хүлээж аваад байдаг гэх юм уу. Тэгээл би хитрхийн юм нааштайгаар хандсан юм шиг байна. Одоо би хэн гэдгийг харуулна маруулна гэдэг нэг тийм сүртэй. Тэгээ энэ талаараа төгсөн амраа хоёр нэлийн адилхан яг зүгээр л өгж байгаа vibe нь ийм хосын date showнд биш ийм survive showнд оролцож байгаа хүмүүс шиг тийм vibe өгж байгаа заяа төгсөн амраа хоёр. Хасаа бол анх бүр үнэхээр ичмээр байсан. Гэтэ ер нь царайлаг залуу бол зүгээр л нээх инээгээд байхгүй, нэг олон юм яриад байхгүй, зүгээр л байж байхдаа л гоё харагддаг заяа. Зүгээр л байж байхад л болоо нэг хичээх шаардлагагүй гэж ер нь аль би дүгнсэн заяа. Зүгээр төсөөч гисэн ингээ нэг юм ярихгүй байвал амар тийм хөөрхөн харагдах гээд байгаа байхгүй тийм ингээ ярианаасаа өөрийгөө унгаагаад байгаа. Энэ хасааг одоо ингээд зүгээр л энгийн хитрхи хичээхгүй энгийн ярихаараа амар хөөрхөн залуу байна да гэж бол бодоод байгаа. Хасаа уулын хоёрын vibe бол эхний болцоон дээр надад үнэхээр хөөрхөн санагдсан, бүр үнэхээр хөөрхөн байсан. Даанч нэвтрүүлгийн багаас тэгэж шууд гас болчингууд ингэж самрах гай тэгээд байгаа юм уу, яг хасаа яг яагаад тэгээд байгааг бол үнэхээр мэдэхгүй байна. Дараагийн хүн гэвээс Цэлмэг баахан нийлэгчээсэн. Тэгээ одоо л яг нэг юм өөрийнхөөрөө байж эхэлж байгаа. Тэгээд яг өөрийнхөөрөө байж эхэлж байхад нь үнэхээр бодолтой, ухаантай, тэг ингээд яг нэг юм сайн залуу байна да гэж уулын бодсон бохгүй юу. Гэтэл сая сүулт Даянаг тэгж ярихад бол амар муха хүн ялгаж ярьцдаг. Тийм хүн шиг санагдаад ер нь сая олж явах муурлаа. Хонгор бол надад анханасаа л энэ залууд бүх эмэгтэйчүүд ер нь хонгорт нэлийн хандтай байна да гэдгийг бол таамаглаж байсан. Яа тэгэхээр эмэгтэй хүмүүс нэг өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн ертөнцтэй тэрэндээ юм үнж байдаг, юм ам дагуулад байдаг, өөрийн гэсэн ертөнцтэй залуучуудад амар өөрийн ирэхгүй татагддаг. Тэр хүний жоохон юм баг зэрэг эмэгтэйлэг гадаад байдалтай байна уу, булчуур өмстэй байна хамаагүй. Ер нь л тийм залуучуудад амар татагддаг. Тэгээ одоо мижи хасагдсан болохоор бас хонгорлоо нэлийн бас харилцаа үүсгэх талаар юм байгаа байхаа тэгж бодож байна. Зүгээр өөрийн гэсэн үзэл бодолтой. Гэхдээ тэр бодол нь амар зөв хүн шиг санагдчих жаа. За тэгээ дараагийнх нь Цэги яг өнгөрсөн сизны бэлгүүн vibe. Гэхдээ бэлгүүнээс арай царайлаг. Тэгээ би Цэгийг бас хасагдсанд үнэхээр харамсалтай байгаа. Тэгээ яг оролцоогүй байсан нь үнэлтэй. Гэхдээ Цэгийн шиг хүний ингээд орон зай дутагддаггүй юм байх та. Өнгөрсөн сизон дээр бэлгүүн Цэгийн хоёрын vibe нь яг адилхан байгаа хэрнээ ерөөсөө бэлгүүнийг хасаагүй шүү дээ. Тэгэхээр ийм хосын харилцаа үүсэхгүй ч гэсэн ингээд ийм ахын чим шиг тийм харилцаа бол бас бэлгүүн үүсгдэг байсан байгаа аахгүй юу? Нөмөр нөөлөгтэй. Гэтэл Цэгийн удаад тийм байж чадаагүй юм шиг байна. Тэгээ угаад гэтээ тэр Цэгийн тод хоёр чинь нэг нэгэндээ захиа бичээл уулын нэг хөөрхөн байгаад исэн шүү дээ. Хоёулаа нэгэндээ захиа бичсэрнээ захиа бичсэн бол тэгээд тэрийгээ уулын бүүцэлдүүлээд гоё авчихгүй хинэнч нэг юм ханд өгөөгүй гэх юм уу. Болцож малцохдоо Цэгээтэй болцохгүй өөр хүнтэй болцож малцаад тэгтээ хоёулахнаа болцоох одоо нөгөө Singles Inferno дээр ингээл өрөөндөө сууж ангууд хоёулаа нэг уулзчих гэдэг нь шүү дээ. Тийм боломж ерөөсөө гарахгүй, тийм зав гарахгүй юм шиг санагцсан. Ер нь нэг юм үйл ажиллагаагаар бөмбөгдсөн л байгаа. Тэгээ тийм болохоор хоёулахнаа ярилцах ч юм уу те. Одоо хоёулаа нэг ярилцсан яасан ч гэдэг юм уу ингэж хоолны өрөөнд хийц үрж агаад хоёулахнаа таарч марах ч юм уу. Тийм боломж ерөөсөө гаргахгүй байгаа л та. Тэгээ одоо хизээний дотносох юм болоо заавал нөгөө тэмцээнд төрүүлж яаж ийж нууц өрөөнд орж ирэлтэх юм болов. За тэрийг бол мэдгүй. За тэгээд хөөрхөн амтан болцчихдаггүй байсаар агаад яваад өглөө. Сүүлд мижи гардганаас надад хасагддаг нь үнэхээр цочортмоор байлаа. Мижи гэдэг өөрийн саналаар гарсан байхаа гэж би бодсон. Мижид яхав төгсөө амраа хоёр саналаа өгсөн ч гэсэн ер нь бусад хүмүүс нь нэлээд дээгүүр битсэн байгаа. Одоо хонгор жишээ нь хасахгүй хүмүүсийнхээ нэлээд дээгүүр битсэн байгаа. Золоо хасахгүй хүмүүсийнхээ нэлээд дээгүүр битсэн байгаа. Тэгээд тиймэрхүү юм процентлж үзээд ер нь бол мижи яг саналаар бол хизээж хасагдах ёсгүй заяо. Мижигийн өмнө төгсөө хасагдахгүй, амраа хасагдахгүй тэр хоёр байх байсан. Тэгээд заахад мижи хасагдсан гэх надад саналаараа өөрөө ямар нэгэн ажилтай байсан ч юм уу те ар гэртний асуудал гараад ч юм уу саналаараа нэвтрүүлгийг орхисон байх гэж бодож байна. Тэгэж ботход хүргэсэн зүйл нь гэхээр болцооны дараа нь хонгор тэгж хэлсэн шүү дээ. Номичи хасагдсан зүгээрээ би ингээд гуйнаглана. Гэхдээ гуйнаглаад байгаа л ахгүй нэ тэрээгээ. Тэнгууд
Тэр хоёр өмнөх өдөр нь тэр нууцхан өрөөнд байхдаа Мичи хэлсэн байх. Би ер нь бол ингээд маргааш явах гэж байгаа ч гэдэг юм уу. Тэг хонгоор хүлээлттэй мэдсэн байсан юм шиг санагдсан шүү дээ. Эхний хідэн анги нь үнэхээр хөвгөлтэй байсан болохоор өмнөх сизнээсээ ч хөвгөлтөө гой болж юм даа гэж бодож байсан юмсан. Гэтэл жоохон уйдгартай айл болчлоо. Шинэ хүмүүс орж ирж юу болох нь вэ? Яах нь л харъя да. Тэгээ бас шоу юм чинь. Шоу тэр нэвтрүүлгийн багийнхны зүгээс ямар бас тийм драматик зүйл үүсэх нөө гэдгийг бас харж хүлээе да гэдүүлээ. Тэгээд өөр ярих юм гэвэл хөтлөгч. Сүүлд тэр хүмүүс хасдаг тэр Моко яг юулт вэ те? Өнөөдрийн дараагийн оролцогч бол Мичи гэж би хэлээ. Яг яагаад уурлаад байгаа юм бол би ингээ ерөөсөй ойлгоогүй. Мокогийн зардлаар тэр хэдийг хасагчаа оролцогч буцаагаад байгаа юм байна гэмээр. Тэгээд би яг нэг их шөмжлөлтөй хүлээж аваагүй сүулт тэр нөгөө хүмүүс хасдаг дээр л амир хитрхи ингээл. Хүмүүс тэгээл өмнөх сизон дээр ч гэсэн хөтлөгч нь хитрхи нээжэн, хитрхи ингээ алцахнаад хитрхи дундаа ороод байна. Тэгээл муулжлээсэн. Тэгээ одоо болохоор хитрхи юм хүндий хүүтэн ийм байна гэл угаасаа тэгээ ямар ч байсан яригдана. Ингэж яригдж байгаа ч гэсэн сайнаар ч муугаар ч яригдж байгаа ч гэсэн нэвтрүүлгийн багийнх нь бол ашигтай. Тэгээд бас паналистууд бол энэ сизон дээр бол амар их гарч байгаа. Ингэдэж штэ үзэж байгаад хүмүүсийн реакшн хармаар санагддаг та. Тэгээд тэр үед ингээ паналистуудыг харж яхад л бол зүгээр ахгүй юу. Тэгтэл ингээ хитрхи баг нэг юм яриад паналистууд нь гэл энэ дүгнэлтийг юм яриад Батан ер нь бол амар инээдтэй зүгээр татаж байгаа. Нэвтрүүлэгт байж байгаа зүйлээс илүү ингээд фаналистууд амар их гарна. Тэгснэ ахаад реклам, тэгээ ахаад Мокогийн реклам гэж ер нь тийм. Тэгснэ тэр хэд нь өөртөө болцох боломжгүй амар их тэмцээн оролдоо. Ямар нэгэн зүйл хилцүүлэггүй. Тийм зүйл болоод байгаа. За би паналист гэдгээ буруу хэлээд байгаа юм. Гэтэ мэдээж таалагдж байгаа юм зөндөө байгаа. Энэ удаагийн оролцогчтой хувьд арай нэг юм амьдралд буусан, хөрсөн дээрээ буусан хүмүүс шиг бас мэдрэмж төрүүлж байгаа гэх юм уу. Өмнөх дугаарын Кико, Мока, Эстер энтер яг нэг тийм period нэг тийм навасаа нэг юм. Тийм нэг тийм биш ч байхав те. Гоё л байсан л да. Гэтэ юм одоо энэ удаагийн охтууд нь гэх юм уу яг юм хөрсөн дээрээ буусан тийм амьдралд арай ойр тийм охтуудыг санагдаж байгаа. Амар гоё охтууд тэрнээ яг нэг тийм өөрийн хөрөөж юм шиг тийм санагдаж байгаа. Энэ удаагийн оролцогчд нь яг нэг тийм хийж бүтээсэн юмтай ингээ бүгднгийнхэн дээр танилцуулгыг нь сонсонгууд юм хийж бүтээсэн юмтай би ингээд тийм хизээ нэг тийм ингээд байр сууриа олцсон хийж бүтээсэн юмтай тэгээ юм гоё хүмүүс сийг ингэж оролцуулсан юм шиг санагдах шахлаа тэр яг хамгийн ихний дугаар дээр оролцогчдыг оруулж ирэхдээ тэр нэг аимшигын муухай авлаан өрөөнд суулгаад нэг өөрийг нь танилцуулдаг та хамгийн юм гоё танилцуул өөртөө итгэлтэйгээр өөрийгөө танилцуулах тэр танилцуулга дээр амар өөртөө итгэлгүй байлгам ийм хойноос нь гэрэл тусаад ийш нь ингэж сүйдэрлээд амар муухай харагдчихсан тэрэн дээр би бүр яагаад ийм амар гоё хүмүүс ингэж муухай харагдуулж байгаа юм болоо гэл тэгэл яах вэ тэгэл явна сайжраал гоё болох байхаа би бол үзсээр байх болноо за тэгээ дараагийн ангиудаа үзээд сэтгэлээ хуваалцъя баяртай